Сайн байцгаана үзэгчдээ. Парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 1-7 хоногийн хугацаанд олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таамаглан танилцуулъя. За эхний онцлог байгаа үйл явдал бол өнгөрсөн 7 хоногийн Бям гарагийн үдэш, орон нутгийн цагаар Бям гарагийн үдэш өндөрлсөн 78 дахь удаагийн Каннын кино наадмыг онцолж байна. За тус кино наадмын дээд шагнал болох алтан далдуу мод шагналыг бол наадмын төгсгөлд Бям гарагт гардуулсан байгаа. За ингээд энэ жилийн Каннын кино наадмын алтан далдуу мод шагналыг Ираны найруулагч Джафар Панахи It was just an accident буюу энэ бол зүгээр л осол байсан юм их бүтээлээрээ өнгөрсөн Бям гарагт хүртсэн байна. За энэ жилийн наадмын алтан далдуу мод шагналд нийтдээ 22 бүтээл өрсөлдснөөс энэхүү Ираны найруулагч Джафар Панахи өөрийн 11 дахь уран бүтээлээрээ энэхүү тус шагналыг хүртлээ. Джафар Панахи уран бүтээлүүдээр Ираны засгийн газарт шүүмжлэлттэй ханддаг гэдгээрээ бол танигдсан ийм уран бүтээлч байгаа. За тэрээр өмнө хэд хэдэн удаа баривчлагдан хоригдож байсан юм а. За түүнчлэн 2010 онд төрлөх Иран улсад түүнийг кино хийхийг хориглож байжээ. За шүүгчдийн бүрэлдэхүүн Ираны найруулагчийг алтан далдуу мод шагнал хүртсэнийг зарлсны дараа үзэгчид бүгд босч алга ташиж хүндэтгэл үзүүлсэн. Джафар Панахи шагналаа гардаа авах үеэр хэлсэн үгэндээ үндэсний эв нэгдлийг уриалж өнөөдөр хамгийн чухал зүйл бол манай улсын эрх чөлөө юм гэд өөрийн шагналыг эрх чөлөөтэй ажиллах боломжгүй байгаа дэлхийн бүх кино уран бүтээлчдэд зориулж байгаагаа тэрээр хэлсэн юм а. За мөн тэрээр хинч хүмүүст юу өмсөх, юу ярьж хэлхийг нь заах ёсгүй хэмээн бас шагналаа гардаа авах үеэр хэлсэн үгэндээ бол ингэж хэлсэн байгаа. За Джафар Панахи шагнал хүрснийхаа дараа шууд Иран руу нутаг буцна гэдгээ бол мэдэгдсэн. За түүнээс нутагтаа очиод баригдахаас айхгүй байна уу гэсэн асуултад тэрээр огтхон ч үгүй. Маргааш бид нутаг буцна хэмээн хариулж, за Ням гарагт кино багийнхаа хамт ахуулсан сонхсны буудалд ахуулсан 6 Instagram хуудсандаа нийтэлж аялагчид нутаг буцаж байна хэмээн бичсэн юм а. За өдгөө 64 настай найруулагч Джафар Панахигийн найруулсан тэрхүү энэ шагнал хүртсэн кино нь улс төрийн сэдвтэй триллер төрөл жанрын юм кино байгаа. За шоронд өөрсдийг нь тамлан зовоож байсан хүнээс өшөөгөө авч байгаа Ираны 5 эрэгтэй тухай өгүүлдэг юм кино юм байна. За уг кинон тоглосон эмэгтэй жүжигчид нүүрний гівлүүргүү гардаг нь мөн Иран улсын шашны чангатай хувцлалтын дүрм журмыг зөрчсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн юм а. За Ираны Фарс мэдээллийн агентлаг 78 дахь кино наадмын шүүгчдийн шийдвэрийг улс төрийн зорилготой хэмээн мэдээлсэн бол тус улсын өөрчлөлт шинжилтийн төлөөх үзэл баримтлал бүхий Этимад, Шарк, Хам Михан зэрэг сонин эвлэлүүд Джафар Панахигийн ялалтын талаар өөрсдийн вебсайтад мэдээлсэн ч сонины нүүрэндээ гаргаагүй байна. За энэ нь Ираны найруулагч Каннын кино наадмын тэргуун шагнал хүртсэн 2 дахь тохиолдол болж байна. Өмнө нь 1997 онд Ираны найруулагч Аббас Киаростами Инторын хамт тэмэх киногоор алтан далдуу мод шагналыг хүртэж байсан юм а. За энэ жилийн Каннын наадмын бусад шагналуудаас тавч танилцуулъя. За Гран-при шагналыг найруулагч Йохим Триерийн Сэтгэлийн үнц нэмэх Норвегийн кино, за шүүгчдийн нэрмжит шагналыг найруулагч Оливер Лаксегийн Сират хэмээх кино, за найруулагч Маша Шилинскийн Уналтын дуу чимээ кинонууд хүртсэн байгаа. За шилдэг найруулагчийн шагналыг Бразилийн нууц ажилтан киноны найруулагч Клебер Мендонка Фильо тус хүртсэн байна. За та мөргөлжилж байна. Ингээд энэ өнгөрч байгаа 1-7 хоногийн хугацаанд Орос Украины дайны асуудал ямар шатанда ороод байгаа. За мөн хоёр талын эхийн яриа хэлцээр цаашдаа хэрхэн яаж өргөжлөх болсон талаарх мэдээллийг бид онцолж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүд за тодруулах юм бол Бям гарагийн шөнө Оросын тал Украинд томоохон хэмжээний агаарын цохилт үзүүлсэн. За энэхүү цохилтын улмаас наад зах нь 12 хүн амь өргөдөж, олон 10 хүн шархтаж, бэртэж гэмсэн талаар бол их сурвалжууд мэдээлсэн байгаа. За Бям гарагийн шөнө Украин улсын нутаг дэвсгэрт нийтдээ 367 дрон болон пуужингаар цохилт үзүүлсэн нь энэ дайн ихснээс хойш нэг шөнийн дотор үзүүлсэн хамгийн том агаарын цохилт болсон. За агаарын цохилтод өртөж амь өргөцсөн хүмүүсийн дунд 8, 12, 17 настай нэг айлын 3 хүүхэд байсан талаар мөн их сурвалжууд мэдээлсэн байгаа. За Украины зэвсэг түвшний зүгээс мэдэгдснээр Бям гарагт Оросын талаас нийтдээ 298 дрон, 69 далавчид пуужингаар довтлсон ба тэдгээрээс
266 дрон болон 45 далавчид пуужинг бол одоо амдан буудаж унагсан гэж бол мэдээлсэн. За Украины 13 мужид бол агаарын цохилтод өртөж 60 гаруй одоо хүн бэртэж гэмтэн 80 орчим орон сууцны барилга эвдэрч сүйдэн 27 газарт одоо юм түүмэр бүртгэгдсэн талаар бол тус улсын дотоод хэргийн сайд мэдэгдсэн байгаа. За мөн Оросын дрон болон пуужин Украины 30 гаруй хотуудад бол одоо энэ цохилтын улмаас 30 гаруй хотуудад аврах ажиллагаа явагдсан талаар Зеленский мэдэгдсэн. За тэгээ Зеленский мэдэгдэлтэй бол Оросын сүүлийн үед явуулж байгаа энэ давталгооны талаар Америкийн нэгдсэн улс одоо дуугүй чимээгүй байснараа Путиныг улам хөхүүлэн дэмжиж зоригжуулж байна хэмээн буруутгасан. За тэрээр одоо ингээд 100 цаг ирж энэ амралтын улирал ирж дэлхийн нийтээр амарч зугаалж байж болохч энд манай улсад бол дайн үргэлжлсэн хэвээрээ байгаа. Оросын харгислалыг Путинд хүчтэй дарамт шахалт үзүүлэхгүйгээр бол зогсоох ямар ч боломжгүй гэж бол тэрээр хэлсэн. За тэгвэл энэ цохилтын одоо дараахан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр би Путины хийж байгаа үйлдэлүүдийг бол одоо тун таагүй хүлээж авч байна. За түүнийг юу болоод байгааг, түүнд юу тохиолдсныг бол би мэдэхгүй. Тэр одоо галзуурсан бололтой. За тэр маш олон хүнийг бол хороож 8 насыг нь бол хохироож байна гэсэн одоо ийм зүйлийг хэлсэн байгаа. За харин Трампыг үүнд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг сэтгүүлчийн асуултанд тэрээр хариулахаас татгалцсан юм аа. За харин энэ одоо цохилтын талаар Оросын албаны улсын Батлан хамгаалтын яамны зүгээс хийсэн мэдээлэлд цэргийн нис сонгоцны буудлууд, зэвсгийн агуулгууд болон цахилгаан зэвсгийн үйлдвэрлэл гэх зэрэг Украины нийт 142 байршилт бол амжилттай цохилт үзүүлсэн хэмээн ингэж онцлон мэдгдсэн юм аа. За тэгвэл ингээд цохилт үзүүлсний маргааш өдөр нь хоёр тал одоо Туркийн Стамбул хотноо явагдсан эхний шууд яриа хэлцээрийн төгсгөлд одоо тусд бүр 1000 хоригдл зэрэг солилцсон гэдэг одоо энэ тохиролцооныхоо дагуу хоригдл зэргүүдийг бол солилцсон байгаа. За талууд солилцоо 3 үе шаттай явуулсан. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тус бүр 390 олзны зэрэг, бям гарагт 307 олзны зэрэг солилцсон бол сүүлийн 303 хоригдлыг ням гарагт солилцсноор одоо дайны 3 жилийн хугацаанд хамгийн томоохон хэмжээний хоригдл солилцох энэ арга хэмжээ бол амжилттай явагдсан байгаа. За дайны үеэр ослогдсон одоо хоригдл зэргүүдийг солилцох үйл ажиллагааг байршлыг нууцлсан газарт бол одоо явуулсан гэж мэдэгдсэн. За түрүү хэлсэнчлэн талууд энэ сарын 16-ны өдөр Туркийн Стамбул хотноо өнгөрсөн 3 жилийн хугацаанд анхны нүүр тусын ихий яриа хэлцээг явуулж үр дүнд нь 1000 хоригдл зэргийг харилцан солилцож яриа хэлцээг цаашаа үргэлжлүүлэхээс гадна гал зогсоож инхийн гэрээ байгуулах тухай харилцаа ойлголтын санамж жижиг байгуулахаар тохиролцсон. За ингээд энэ цэргүүдийг хоригдл цэргүүдийг солилцох үеэр одоо Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Лавров мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээлэлтэй энэ дайныг зогсоож урт удаан хугацаанд үргэлжлэх, их тайвныг авчрах, иж бүрэн баримтчийг боловсруулах нь одоо хүнд хэцүү ажил гэдгийг бол тэрээр онцлсан. За ингээд хоёр талын хоригдл цэргүүдийг солилцож дууссаны дараа гал зогсоож инхийн хэлцээр байгуулах тухай харилцаа ойлгоснын санамжчгийн төслийг Украинд удахгүй танилцуулахад одоо бэлэн болно гэдгийг бол тэрээр мэдгдсэн юм аа. За тэгвэл одоо Оросын талд өргөжлүүлэн дарамт шахалт үзүүлэх одоо ийм одоо үндсэн зорилготой үйл ажиллагаануудыг явуулж байгаа Украин улсын зүгээс бол хэд хэдэн арга хэмжээгийн 7 хоногт аваад байна. За эхнийх нь Украин улсын одоо гадаад тагнуулын албаны дарга Олег Ивашченко Украины төрийн өмчөд Укринформ мэдээллийн агентлагт даваа гарагт өгсөн ярилцлагада Хятадын талаас тусгай машин, тоног төхөөрөмж, химийн бодис, дайр, сэлбэг хэрэгсэл зэрэг материалуудыг Оросын зэвсгийн үйлдвэр компаниудад нийлүүлж байгааг батлах мэдээлэл байгаа гэдгийг мэдээлсэн. За түүний хэлснээр Хятадаас бараа материал авч байгаа Оросын 20 үйлдвэрийн талаарх баталгаатай ийм мэдээлэл бол Украины талд байгаагаас гадна мөн Орос Хятадын хооронд 2024-өөс 2025 оны хооронд нис сонгоцны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилласан 5 тохиолдлыг одоо бүртгээд байгаа гэдэг тэрээр ярьсан байна. За 2025 оны эхний байдлаар дайнд ашигласан Оросын дроонуудыг хийхэд ашигласан одоо чухал электроник цахилгаан сэлбэг эд ангийн 80% нь Хятадаас гаралтай байсан хэмээн Олег Ивашенко онцолж зэвсгийн үйлдвэрлэлд одоо шаардлагатай микроэлектроникуудыг идэхгүй жижиг компаниудаар дамжуулан Хятадаас татаж авдаг талаар тэрээр одоо ярьсан байна. За үүний өмнө Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард Хятадын 155 орчим иргэн Оросын талд Украины эсрэг дайтаж байгаа болон мөн Хятадыг Орос зэвсгийн шууд дэмжлэг үзүүлж байгаа хэмээн буруутгаж за түүний мэдээллийг нотлох баримтууд байгаа талаар бол мэдээлж ирсэн. За яг үүнийг нь одоо баталсан ярилцлагыг энэ 7 хоногт одоо Украины гадаад тагнуулын албаны дарга Олег Ивашенко инхүү
өгсөн байна. За тэгвэл Хятадын зүгээс Украины танд ямар нэгэн байдлаар оролцоогүй хэмээн Украины талын мэдээллийг няцааж үндэслэлгүй гүтгэлэг хэмээн хариу мэдэгдэж байсан бол Украины гадаад тагнуулын албаны даргын даваа гарагт өгсөн ярилцлагын талаар Хятадын эрх баригчдын зүгээс одоогоор хараахан хариу өгөөгүй байгаа юм а. За тэгвэл энэ 7 хоногт Украины ерөнхийлөгч Зеленский холбооны бүгд найрамд Герман улсад одоо альчилсан байгаа. За энэ үеэр одоо бас нэлээ юм томоохон үйл явдлууд мэдээллүүд бол гарсан. За энэ мэдээллүүд гарахаас өмнө холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Фридрих Мерц даваа гарагт мэдээлэл хийсэн ба. Тэрээр юу гэж мэдгдсэн бэ гэхээр Герман, Франц, Их Британи болон Америк нэгдсэн улсууд Оросын эсрэг дайнд Украинд дэмжлэг тусалцаа үзүүлэх үүднээс тус улсад илгээж байгаа зарим зэвсгийн хязгаарлалтаа цуцалж байгаа гэдгийг бол зарласан. За өмнө нь бол Алсын тусгал Пуужин гэх зэрэг зарим хүчирхэг зэвсгийг Украинд нийлүүлэхийг хязгаарлаж одоо Оросын эсрэг Украин одоо явуулж байгаа Украины зэрэг дайны үйл ажиллагаанд ийм одоо хүчирхэг зэвсгүүдийг ашиглахыг нь хоригдж байсан бол энэхүү хязгаарлалт үгүй болж байгааг тэрээр зарлсан. За ингэснээрээ одоо юу гэдэг Герман одоо өөрийн алсын тусгалт буужингуудаа Украинд өгч Оросын эсрэг дайнд ингэж хэрэглүүлж ашиглуулах болно гэдгийг бол үндсэндээ зөвшөөрч байгаа гэдгийг бол мэдгдсэн ба. За үүний дараагаар Зеленский, Фридрих Мерц нар одоо 5 гарагт Берлин хотноо уулзсан. Уулзалтын үеэр Оросын албаны улсын эсрэг арга хэмжээнүүдийн талаар бол тэд хэлэлцсэн. За уулзалтын дараагаар зохион байгуулсан Эвлийн баг хурлын үеэр Украины тэргүүн Оросын албаны улсад бүхэл чадал боломжоор одоо дарамт шалгалт үзүүлэх шаардлагатай байгааг бол тодтогсон. За Зеленский хэлэхдээ хоёр улсын өдөртөгчид Украин зэвсэг үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнд алсын зайн тусгалт Пуужин болон дроны үйлдвэрлэл багтаж байгаа гэдгийг бол дурдсан. За мөн хоёр талын засгийн газрын холбогдох албаны хүмүүс үйлдвэрийн барилга байгууламжийн гэрээг үзгэлсэнийг тэрээр онцолсон юм а. За харин канцлер Фридрих Мерц Хэвлэлийн баг хурлаар хэлэхдээ Оросын албаны улс бол яг одоогийн байдлаар цаг хожиж байна хэмээн хэлсэн байгаа. За сүүлд Киевд үзүүлсэн томоохон агарын цохилтыг инхийн яриа хэлцээ байгуулахыг хүсэж буй улсын зүгээс гаргах үйлдэл биш хэмээн тэрээр тодорхойлсон юм а. За мөн тэрээр Украины батлан хамгаалалт салбарыг бэхжүүлэх хүрээнд хоёр улс алсын зайн тусгалт зэвсгийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болсныг мөн зарлан мэдгдсэн. За ингээд хамгийн одоо гол энэ 7 хоногт болсон нэгэн Орос Украинтай холбогдлолтой одоо мэдээллийг Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров хийсэн байгаа. Тэрээр ирэх даваа гарагт Туркийн Стамбул хотноо Орос Украины энхийн хэлцээрийн асуудлаар хоёр талын ээлжид шууд яриа хэлцээг явуулж энэ үеэр Украины дайныг зогсоож энхийн хэлцээр байгуулахад Кремлийн зүгээс одоо боловсруулан гарган тавьж байгаа энэ нөхцлүүдийг багтаасан харилцаа ойлголцлын санамж бичгийг Украины талд танилцуулахад бэлэн болоод байгааг мэдгдсэн юм а. За Лавров Москва хотноо хэлсэн мэдээлэлдээ Оросын албаны улс энхийн хэлцээр байгуулах тухай харилцаа ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж дууссан. За ингээд 6 дугаар сарын 2-ны өдөр Стамбул хотноо хоёр талын дараагийн шууд яриа хэлцээг явуулах саналыг одоо мөн тавилаа. За ингээд түүнтэй холбогдуулан түүний одоо мэдээлэлтэй холбогдуулан Украин улсын зүгээс Москватай шууд яриа хэлцээгээд бэлэн эдэж Оросын талын нөхцлүүдтэй эхлээд танилцсан гэдгээ бол тодтогсон. За Лавров хэлэхдээ энэхүү санамж бичигт хямралын үндсэн шалтгаан болсон асуудлуудыг хэрхэн даван туулах тухай Оросын албаны улсын бүх төрлийн байр суурийг одоо тодорхойлсон, багтаасан байгаа гэдгийг бол мэдгдсэн. За мөн тэрээр Америк нэгдсэн улсын төрийн даргын бичгийн дарга Марко Рубиод эх 7 хоногийн эхээр Стамбул шууд яриа хэлцээ явуулах санал тавьж харилцаа ойлголцсны санамж бичгийг бэлэн болгосноо утсаар холбогдсон товч мэдгдсэн гэдгийг одоо Оросын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм а. За Орос Украины өндөр албан тушаалтнуудын шууд яриа хэлцээ энэ сарын 16-ны өдөр эхний яриа хэлцээ бол явагдсан. Гэхдээ гал зогсоох тохиролцоонд бол хүрч чадаагүй, зөвхөн яриа хэлцээг цаашид үргэлжлүүлэх. За мөн тус бүр 1000 хоригдл зэрэг харилцан солилцох тохиролцоод дууссан юм. За тэгвэл ирэх одоо даваа гарагт хоёр тал дахин одоо уулзахаар болж байна. За энэхүү одоо Оросын талаас боловсруулсан харилцаа ойлголцлын санамж бичигт юу багтсан талаар Оросын Укринформ одоо мэдээллийн агентлаг болон мөн одоо Reuters агентлагууд бол мэдээлсэн байгаа. За 3 албаны их сурвалжуудыг Оросын албаны их сурвалжуудыг бол одоо дурдан мэдээлсэн. За энд бол үндсэндээ Путиний зүгээс бол Америк болон барууны улсуудыг томоохон буулт хийх ийм шаардлагууд нөхцлүүдийг бол тавьсан гэж мэдэгдээд байгаа. За ямар нөхцлүүд вэ гэхлээр Америк нэгдсэн улс тэргүүтээ одоо НАТО эвслийг
гишүүнчлэлийг нь одоо нэмэгдүүлэх, за НАТО-гийн одоо энэ хил хязгаар цар хүрээг томруулахгүй байх юм бичгэн амлалт өгөхийг Путин шаардсан гэж бол энд мэдээлсэн байгаа. За үүнд бол мэдээж одоо Украин бол НАТОд элсэх ёсгүй, ийм асуудал хязгаарч дахин давтагд гарах ёсгүй. За дээрэс нь мөн хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Гүрж, Молдов зэрэг бусад одоо энэ улс орнууд НАТОд элсэхгүй байхыг одоо баруун НАТОд гишүүнээр одоо элсүүлэхгүй байхыг барууны улс орнууд одоо Оросын талд бичгээр одоо ийм амлалт өгөх ёстой гэсэн. За дээрэс нь Оросын талд тавьсан одоо барууны хоригуудыг цуцлах, за одоо зарцаасан эд хөрөнгийг нь одоо буцаах, гүйлгээ хийх боломжтой болгох гэх зэрэг олон шаардлагууд багтаад байгаа гэдгийг их сурвалжууд мэдээллээ. За ингээд таамын төгсгөлд сүүлийн онцлог үйл явдал бол Израиль Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй хүнсний тусламжийг одоо түгээн тараах, хуваарлан олгох ийм тусгай төвүүд Газын зурус энэ 7 хоногт байгуулагдсан үйл явдлыг бид онцолж байна. За энэ талаар бол Израилийн зэвсэг түвшний зүгээс энэ 7 хоногийн мягмар гарагт бол мэдэгдсэн байгаа. За Израилийн тал 3 сар орчим хугацаанд олон улсын хүмүүлийн тусламжийг Газрын зуруст нэвтрүүлэхийг хоригдсны дараа өнгөрсөн 7 хоногт бол тусламж атсан машинуудыг тухайн бүсэд нэвтрүүлж байсан. Тэгвэл энэ 7 хоногоос энэхүү хүнсний тусламжийг олгож эхлээд байна. За Израилийн зэвсэг түвшний зүгээс Gaza Humanitarian Foundation буюу одоо Газын хүмүүнлэгийн сан хэмээх ийм байгууллага Газын зурусын ард иргэдэд хүнсний тусламжийг хуваарлан тарааж эхлээд байгаа гэдгийг бол мэдэгдсэн байгаа. За Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй дээрх байгууллага нь хүнсний тусламжийг хуваарлан олгох 4 төвийг Газын зуруст бол нээн гэдгийг мэдээ. За энэ 7 хоногийн тухайд бол 3 төвөөр дамжуулан хоол хүнсийг олгож эхэлсэн гэсэн мэдээлэлүүд бол гарсан. За хүнсний тусламж хуваарлан олгох төвүүдийн аюулгүй байдлыг Америк нэгдсэн улсын гэрээт хамгаалтын компаниуд хариуцсан ажиллаж байгаагаас гадна ойр орчмын бүсийг нь давхар Израилийн зэвсэг түвшин хамгаалах болно гэж бол мэдэгдсэн байна. За ингээд тусламж тарааж эхэлсэн эхний өдөр гэхэд л одоо 462 мянган одоо аяга порц ийм хоолтой дүүцхүүц хэмжээний 8000 орчим одоо хайрцаг хүнсний тусламж тарааснаа бол мэдэгдсэн. За тэгвэл одоо пүрэв гарагт гэхэд одоо жишээлх юм бол 997,920 одоо энэ порц аяга хоол бүхий 17,280 хайрцаг хүнсний тусламжийг палестинчуудад тараагаад байгаа гэдэг бол одоо мэдэгдсэн байгаа. За түүнчлэн одоо энэ 7 хоногийн сүүлэхэд Газын зургын нийт хүн амын тал буюу 1 сая орчим хүнийг хоол хүнсээр хангахаар зорж байгаа гэдгийг бол онцолсон. За харин Газын зургын эрх баригчдын зүгээс өсвөлнгийн ирмэг тулж ирээд байгаа тус бүс нутагт өдөр бүр хүнсний тусламжийн 500 ачааны машиныг нэвтрүүлэх шаардлагатай байгааг бол хэлж байгаа. Харин Израиль бол Америкийн дэмжлэгтэйгээр эхлүүлээд байгаа GHF хэмээх энэхүү байгууллага явуулж буй хүмүүнлэгийн тусламжийг хуваарлах угшийн систем нь Газын зургт үүсэж байгаа хүмүүнлэгийн амарлыг шийдэж чадна гэдэгт бол одоо нэгдсэн үндэсний байгууллага тэргүүтээ бусад олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд бол эргэлзэж байгаагаа бол илэрхийлсэн. Дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын тусламжийн байгууллагууд энэхүү GHF байгууллагатай хамтран ажиллахгүй гэдэг байр суурийг бол илэрхийлсэн. За яагаад гэвэл энэ системийн дагуу одоо хүмүүст энэ хоол хүнс тараах нь хүмүүнлэгийн тусламжийг олгох нь одоо хүний үндсэн эрхийг зөрчсөн, төвчж боломгүй ёс зүйгүй одоо ийм үйлдэл гэдгийг тодтогсон учраас одоо бид хамтарч ажиллахгүй гэдгээ бол мэдэгдээд байгаа юм аа. За тэгвэл ингэж одоо хоол хүнс тарааж эхэлснээс хойш ер нь эмх замбраагүй байдал бол үүсээд байгаа. За яагаад гэвэл одоо олон сар 7 хоногийн турш хоол ундгүй байж аргаа барсан палестинчууд одоо дэлгүүр хоршоог дээрэмдэх хулгайн их зэрэг үйлдэлүүд бол гараад байна. За тодруулах юм бол одоо лав гарагт Газын зургын төвийн хэсгийн дээр аль Балах хотод байрлал нэгдсэн үндэсний байгууллагын харьяа дэлхийн хүнсний хөтөлбөрийн агуулга руу олон зуун хүн дайраа орж хүнсний бараа хулгайлж дээрэмдсэн эерэг явдлууд бол гарсан. Энэ үеэр 4 хүн бүдүүлэн нас орсон гэж их сурвалжууд мэдээлсэн ч зарим нь бол одоо ийм зүйл болоогүй гэсэн хоёр өөр эсрэгдсэн мэдээллүүдийг бол бас гаргаад байгаа юм аа. За ингээд ямар ч үсэн энэ 7 хоногт Газын зургт ингээ хүмүүнлэгийн тусламжийг бол олгож эхэллээ. Гэхдээ үүнтэй холбоотойгоор бас одоо эмх замбраагүй байдлууд бол үүсч эхлэх байна. Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийг хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.